Running club руугаа явж байна. За сайн мэцхан амина байна. За одоо чамаа бичиж. Амар гоё харагдаж байна гэхдээ би зургийг чинь авч өгье дараад. Тийм үү? Эцэг. Сторис. Би өглөө Энэ багцыг хэрэглэж үзэж байгаа. Тэр одоо 7K running club руугаа явж байна. This is for my vlog. So бид одоо river дээр хөөж дуусчаад айгуунаар кофе ууж байна. living on the edge type shit. За би бичлэгнүүдийнхаа бүх гарчиг, бүх плейлистийг шинжилж байна. 120 бичлэг оруулж исэн юм байлээ. Тэгээд тэрнээс нь 40-ыг нь ингээд private болгоцсон. Бичсэн одоогоор 79 хүн бичлэгтэй 7 жилийн турш бичлэг хийсэн хүн гэхэд айгүй бага байгаа байхгүй юу? Жилд 11 бичлэг оруулсан гэсэн үг дунджаар плейлистэд бас бүгдийг шинжилээд бүх бичлэгнүүдээ плейлистэд оруулсан. Тэрэн дээр болохоор гарчгууд нь болохоор Adulting with Amina, Beauty with Amina, Travel and Living Abroad, Daily Vlogs, Eating, Girl Talk гэдэг ийм одоо 6 төрлийн категоритой бичлэгнүүд би ерөнхийдөө хийд юм байна. Ийм хөөрхөн пастел өнгөтэй хайлайт руу тавсан. Дараа нь хэдүүлээ гоё яри би ямар ч гэсэн хичээлээ хэлээ. Би сурч эхэлсэн. Тэгэхээр эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг, хоол, шим тэжээл ийм цогцлборт хамрагдсан. Бид нар насаараа л энэ бие болон энэ тархитагаа байна. Аль болох байхад таатай байлгах хэвээр. Тэрэн дээр ч гэсэн насаараа суралцж идэг байх. Тэгээд тийм болохоор ер нь бол ийм сэдвийн дагуу 27 хоногийн тийм одоо сертификаттай хөтөлбөрт хамрагдсан. Тэгээд англиар сурж байгаа. Дахиад гоё сурмаар санагдаад байсан. 1 юм уу 2 жилийн тийм магистрийн хөтөлбөрт бол нэг явах сонирхолгүй байгаа одоохондоо. Тэгээд би айгүй юм сурмаар санагдаад байсан. Надад юу тохирох вэ гэж бодож ирж угаасаа health, wellness, nutrition тал руугаа сурмаар байсан. Туртаас хэдвэрээ сонгоод хичээл хийнэ гэдэг чинь өөр юм байна. Би угаасаа иймэрхүү контент хийх туртай. Тэгээд өөрөө бас энэ талаар илүү тийм мэдлэгтэй болмоор байсан болохоор сурж байгаа. Тэгээд иймэрхүү чиглэлийн мэдээлэл хүргэсэн контент хийхдээ ч юм уу ядаж ярих эрхтэй байхын тулд бас сурж байгаа. Өөрийнхөө амьдралд өөртөө болон гэр бүлдээ зориулж бас ингээд энэ сэдвээр заавал сурах хэрэгтэй мэн гэж зүгээр бодсон. Одоо 10 жилээс хойш биологийн хичээл ерөөсөө үзээгүй, тийм scientific тал руугаа ерөөсөө ойрд ерөөсөө хичээл хийгээгүй болохоор надад бүр амар гоё байгаа. Эхний эдийн хичээлүүдийг ялангуяа одоо нөгөө нэг танилцуулах хичээлүүд нь ороод эхлэнгүүд мэддэг юм шиг санагдал жоох ингээл алгасчих гад байдаг шүү дээ хүн. Тэгэхээр тэгэхгүйгээр яг мэдээлэл болгоныг амар гоё шингээж авахыг хичээж байгаа. Тэгээд хичээлээ хийгээд эхэлсэн чинь бид нар мэдж байгаа юм шиг хэрнээ яг үндэ яг сайн энийг анх удаага сонсож байгаа юм шиг хүлээж авбал бас илүү сайн сураад тэрнийхээ талаар илүү гүнзгий ингээ бодоод холбож үзээ тэгээ сурд юм байна. Тэгээд ямар ч нэг тийм апдейттэй тэр маань бас айгүй гоё байгаа.
Ингээд бүх юмнууд аваад тэгтэлчлээ. Ямар хөөх юм бэ? Юу энэ то? Чичиг юм байсан шүү дээ. Яг гарлаа. Өнөөдрийн outfit нэг юмрхүү. Тэгээд гарлаа. Өнөөдөр бас хамсаа бодолно. Амар ургацсан. Хамсаа бодуулах чинь. Wow, that's cute. Өрхөн цэвэрхэл шүү дээ. Тий. Гоё юм. Гайгаад. Тийм. Ногоон санган. Тэм таавста. Масалтай. Нулаан байцаа. Киви, сармис нунтаглагч. 2 сүв, хатаасан алим. Энэ калби Японд амир хийддэг байсан. Эрзэн чихэр. Уяатай 50 литрийн хогийн ут гэдэм байх Монгол. Хогийн цэг дээр аваачхад харахад амар ах гэж бодоод бас ийм харагддаг ут авсан. Тэгэхгүй бол тэнд чинь хүмүүс ингээд дахин боловсруулах боломжтой зүйлс байна уугүй юу гэдгийг гараараа шалгадаг болохоор тэгэж бодоод юмыг авлаа. Банан, гоё жижигхэн буйцаа, беби буйцаа шиг. Аяг тааг угаагч. Тагаанга шил мүлэнд хий гэж бодсон. Агомигийн кетчуп, баяжуулсан улаан буудай хөрөнгөнийг талах. Ингээд талах зүсэгч байдаг болохоор амар байдаг. Ийм талах хаваад ингээд зүсгээр амар төвхтэй байдаг шүү дээ. Тэгээ тэр нэг амар санагддаг. Тэгээ бид хоёр сармис амар идэх туртай. Тэгээд энэ арилгацсан сармис амар идэв. Баян өндөг ийм том өндөг гаргасан юм байна. Энгийнээс 30%-аар илүү. Тэгээ энэ арай үнэтэй байсан. Тэгтээ гоё хаа том өндөг болохоор. Тэгээд энэ Eco Rice-ыг бид хоёр Монголд сая сүлдэрснээс хойш аваад байгаа. Халбаг дагалдж байхаар нь бид хоёр авсан. Будааны халбаг жоохон моцсон байсан. Ногоон вандо. Бокчой, луу жимс, өгөрцөө, сонгон, тюна, чихэрлэг төмс. Ийм том зүгийн бал. За тэгээд алим, брокколи, бормог, төмснөөс 2-ыг авсан. Нэг улаан сонгон. Амар ам цангацсан байсан юм. Энэ баалууд амар гоё хямдхан байдаг гэсэн. Би бүр өчтөр юу хийсэн гэж дэвтрээ гаргаж ирэнгүүтээ гэрээрээ бүх ингээд болон дээр нь очиж зогсож ингэж анзаарч харж байгаад надад юу таалагдахгүй байна, юу таалагдчихээн. Бүгдийг бичиж аваа, шинээр авах юмнуудаа бичиж аваад тэгээ удахгүй пиндод гоцсон дээр юмнууд авч байгаа. Тимүүгээс над руу бүр байнга мэйл бичдэг. За бүр над руу тим их бичдэг байгууллага ерөөс байхгүй зүгээр тимүүлэн. Тэгээ тимүү бүр байнга бичээл ингээл хамтарч одоо ажиллая гэл тэгээд. Тэгээд үнэхээр угсаа маркетинг нь үнэхээр сайн билээ. Монгол нэлээд олон контент хийдэг хүмүүс тимүүтэй хамтарсан билээ. Яг хуу эсрэгүүцгүй ч гэсэн гэхдээ би бол эзэж өөрөө тимүүтэй хамтарч ажиллах уу гэж боддог. Яагаад гэвэл эн чинь амар олон янз бүрийн бас яриануд гардаг штэ. Айгүй хямдхан болохоор айгүй хэрэггүй жижиг юмнуудтай болчих гээд байдаг. Гэхдээ би ашгүй зүгээр тиймэрхүү захиалга хийхээс амар залхуурдаг болохоор нэг юм авдаггүй. Ер нь юм авдаггүй. Би нэг хоёр удаа л юм захиалж үзчихсэн багт зүгээр оронгууд ингээ миний толгой бүр ингээл амар иргэдэг байхгүй. Ороод бүр амар хямтай тэгэл бүгдээрээ гоё санагдал тэгэл тэрэндээ decision fatigue болоод тэгэл сонгож чадахгүй байсаар агаал тэгэл юуч захиалахгүй ингээл байгаад байдаг. Тэгтээ өчтөр би ямарчсан гэрээрээ тавьж аваад бүх гоё амар байгаа юмнуудаа бичсэн. Тэгтээ үнэхээр бас дэжгүй юмнууд бас байдаг. Review-г сайн уншиж байгаа дабл гайгүй санагдаад идэв. Зарим юмнуудыг ингээл хятадаас оруулж ирээл Монголд бараг 3-4 нуглал өссөн өнөө тавил зар дэмж өөртөө ингээ захиалж сурцсан надад амар санагддаг. Гэхдээ яг хуу зарим хүмүүс онлайн шоп гэхээс илүү зүгээр шууд орж хараад шууд биетээрээ мэдэрч үзэл авсан нэлээд амар байдаг шүү дээ. Тэгжээж л бас Монгол бизнесүүд бас явж байгаа. Би зүгээр айл нь биш. Пенотоос толгой хэрэгсээр хагаад амар хэм амар байгаа юм шиг мөртлөө ингээд шууд авахгүй гарчдаг. Тэгээд дэлгүүр дээр ингээд юм харангуйтай. За энийг пендодоос цэгч шүү дээ гэж хараад тэгэл хайзаж авдаггүй.
Бэлгүүн том өрөөндөө би өрөөндөө ингээ битээр ажил хийгээл сууж штэ. Тэнгүүд гинт босч ирснээ тоос масаас оруулаад ундаг байхгүй. Тэгэхээр нь би шууд ингээ юм цэвэрлэмээр санагдаад босоод ингээд тоосоо арчиж эхэлдэг байхгүй. Тэгэл тоосоо арчиж байгаа л гинт 0 ороод тэгээ шал малаа ухаад эхэлчихдэг. Тэгэл өдөржингөө шууд ингээ шүн болтол би гэрээ цэвэрлээ. Тэгээ бэлгүүн болохоор зүгээр л тоосоос оруулмаар санагдал тоосоос оруулаад тэгэл болол буцаад ажилдаа орчдөг. Тэгээ би болохоор ерөөс тэгж ямар ч тийм self control байхгүй зүгээр л харангуйта шууд хөшөө авч хөшөө угаагаад ч юм уу хүнжил даамаа угаагаад сальжуулаа нэг тийм ямар ч контролгүй тэгдэг. Нэг бодлоо ямар ч юм шиг. Тэгсэн бит хоёр ингээд нэг хэсэг за хоёлаа гэрээ цэвэрлэе гэл хамтдаа нэг цэвэрлдэг гэсэн бүр болчихжээ. Чи эсвэл team тактиктэй болоод байна уу? Нэг тоос саруулсан болоод шууд хүн. За гоё мэдлээ тэгээ хэдүүлээ бас гоё юм ярьлаа би одоо онлаа. Сайхан амраараа. Тэгээд би барыг бичлэгээ ингээд дуусгая дөө. Өний бичлэгийг үзсэнд баярлалаа. Бай бай. Дараагийн бичлэгээр уулзцаа.